За сайн залуусаа Pand USD 2.5R. Pand USD-гийн 2.5R-ын энэхүү арилжааг хэрхэн хийснийг бүгд хамтдаа харцгаая. За Pand USD-гийн хувьд бол ерөнхийдөө 7 сарын 22-ны өдөр нэгээд 23-ны өдөр хаасан байгаа. За daily time frame drop-in trend buying zone-тэй Trace төлөвлөгөө өмнө ёроолын дэмжлэг одоо яг support үүргээ гүйцэтгэж байгаа level дээр ирээд fake out хийгээд үндсэн төлөвлөгөө маань дэш өснө гэдэг таамаг өгсөн. Fibonacci-гийн 100-тай. Ерөнхийдөө яг buying volume маш багатай байсан. Гэхдээ тухайн үед бол fake out хийсийн дараа buying volume нэмэгдэж эхэлсэн. За 4 цаг дээр бол төлөвлөгөө 4 цагийн тухайн үед daily time frame-ийн tracing хийх гээд down trendтэй байсан 4 цаг маань uptrend trend buying zone тушилжээд эхний tracing төлөвлөгөөний хийгээд дараагийн impulse төлөвлөгөө яваад дараагийн tracing төлөвлөгөө ирэхэд буюу 2 дахь удаагийн tracing төлөвлөгөө ирэхэд ёроолын candle дээр бид нар арилжаанд орсон гэсэн үг. За 2 дахь удаагийн tracing төлөвлөгөө 23.6 level дээр ирсэн. 23.6 level дээр ирэхдээ 30 минутын дээр нэлээд эрсдэлтэй арилжаа байсан. 30 минутын дээр ерөнхийдөө 4 цагийн tracing төлөвлөгөө 30 минутын tracing төлөвлөгөө хоёулаа зэрэг ирсэн байгаа. 4 цаг tracing төлөвлөгөө хийгээд 30 минут tracing төлөвлөгөө давхар хийсэн. Ингээ 30 минутын tracing төлөвлөгөө 4 цагийн tracing төлөвлөгөөнтэй зэрэг ирэхэд би бол нэг ёрол оёр шалах байдлаар support гэж авч үзээд байддаг байгаа. За тэгээ нэг ёрол оёр шалах буюу энд бол одоо double bottom маягийн зүйл үүсэх үед нь би бол энэ дээрээс ёроолын candle хүлээж аваад ёроолын candle гармагцсан ёроолын candle дээрээс sniper entry хийсэн. За тэгээ SL-ийг бол мэдээж ёроолын candle-ийн доохон талд спортын доохон талд тавьсан байгаа. TP-г бол би Fibonacci-гийн level-ээр нь тавьсан. Гэхдээ зам донд явж явах хугацаанд бол 30 минутын uptrend-ийн хөдөлгөөн маань down trend рүү шилжих мөчөд би арилжааг хаасан байгаа. За гэхдээ энэ арилжаа маань цаашаа үргэлжлэх бүрэн боломжтой. Дахиад шинэ арилжаа нэгэд явах бүрэн боломжтой гэж харж байгаа. За ийм байна. Энэ бол Pand USD 2.5R хэлж.